Уйхан зам дэви наран дөрөс гисгсэн урдын сайхан хөрний зон дээрээс гисгсэн ухаанд мэрэгэн буурлуудын минь жаргал дундаас гисгсэн Монгол ардын урдын дуун маань Монгол түмний маань их жаргалын хойборноо инхүү хөгөөд гişиллээ. Өнөөдөр цагаан сараараа элэг бүтэн жарган суугаа Монголын ард түмэн таав гэдгийг энэ сайхан урдын дууны гигэн хөг үеийн үед жаргалтай байх болтугай. Монгол гэж хэлэхэд богинжгэлээ. Морир тууламгийн уудам цэлгэр их орон Монгол гэж бичгэд хэдий богинжгэлээ. Могож тусашгүй зон олны минь алдар суугаар бүх Азийн жижин тусгаар тогтонсон хүчирхэг Монголын маань гигэн жаргал ингэж дэлгэр сайхан үргэлжилдэг. Өнөөдөр завхан нутгийнхаа зон олны халуун мэндийг өргөн дэвшүүлж Улаанбаатар хотод суугаа нутгийн зон олон энэ сайхан учирлын хоймроос тавхандэн инхүү бэлэг өрөөлөн дүүрэн жаргалтайгаар үргэлжлүүлж байна. Тавхандээ
энэ цас точирваны цагаан сар нэвтрүүлгийг маань алуун ёсоор эхлүүлнэ үү хэмээн Монгол улсын Манлай уяач Сонор группийн ерөнхийлөгч Завхан аймгийн Улаанбаатар хотод нутгийн зөвлөлийн дарга энх бол таныг хүндэтгэн хүрье. Эрхэм хүндэт нутгийн зонголон ахан дүүс завханчууд болон нийт Монгол түмэндээ аашлан ирж буй гал дахиад жилийн мэндийг дэвшүүлж эрүүл сайн сайхан бүхнийг хүсэн мэдчилж байна. Нарны илч наашилж яврын зүр цаашилсан энэ сайхан хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр завханчууд тэр дотроо Завхан аймгийн Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа иргэдийн үеийн төлөөллүүд залуу уран бүтээлчдийн төлөөлөл Завхан нутгийнхаа ард түмэнтэйг цэнхэр дэлгэцээр шинийн нэгнийхэн өдрийг хамтдаа өнгөрөөж байгаадаа туйлын их баяртай байна. Ингээд 2016 он буюу бичин жил маань завханчууд бидэнд өр өгөөж сайхан дурсамжийг үлдээн улиран одож байна. За гарч байгаа гал дахиад жилд завханчууд болон нийт монголчууд маань ив ивийг хичээж ихийг бүтээсэн сайхан жил байхыг хүсэн өрөөж та бүхэндээ сайхан шилдээрэй гэж өрөөж хүсэж байна. Богд очирван хархан биднийг өнөхөд ивэж явахын өлзийтэй ролийг өргөн дэвшүүлж энэ сайхан нэвтрүүлгийн арга хэмжээг албан ёсоор эхэлж байгааг мэдгэж байна. Үсэндээ хэмэр төрсөн сүлдэн дандан өөдөн байх болтугай. Бүтэн заяа төмний минь үйлсэн дандаа өөдөн байх болтугай. Өнөөдрийн сайхан жаргалын хоймор борин хурын гэгэн хөг уртын дууныг шуранхаа тэгшрэхгүйгээр бидүүдийн цагаан сарын шинийн нүгний өглөөг бас төсөөлхийн аргагүй юм аа. Одоо та бүхэндээ өмнө борин хурын гэгэн хөг гэдэг шилнүх хэмээн Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Завхан нутгийн унган хүү Амгалан Баатарыг амдад тэнгэрэй та бүхэндээ зориулж Жонон харын явдал хэмээх тэнгэрлэг сайхан бүтээлийг хослуулан эгшиглүүлэх төлөв боллоо. Өнөөдрийн одоо тэргүүн ширээ буюу 1-р ширээнийхээ хүнд зочдыг танилцуулъя.
Улсын их хурлын гишүүн Наран Туяа, Монгол улсын манлай уяач Сонор группийн ерөнхийлөгч, Завхан аймгийн Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн дарга Инх болд, Монгол улсын хөлбөрийн баатар Сид Базар, Завхан аймгийн засаг даргасан Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Очирбат, Завхан аймгийн засаг даргасан Батмунг, Монгол улсын шинжлэх ухааны гавьяа зүтгэлтэн Сүхбаатарын одонд Балхаажов, Монгол улсын ардын эмч Онхуудай, Монгол улсын ардын багш Маам өнөөдрийн дөрөгдөн гэрэлсэн хүндэт зочдоо бас төлөөлөн Монголын ард түмэн та бүхэндээ мөн сар шаны мэндийг хүргэн хэмээн 1-р шүрээний маань хүндэт төлөөлөл улсын их хурлын гишүүн Наран Туяа таныг хүндэтгэн хүргье. Гал дахиад жилийнхаа сар шинийн баярыг тэмдэглэн энд хуран цугласан байгаа Завхан аймгийнхаа нутгийн зөвлөлийн ахан дүүс та бүхэдтэй болон Монгол улсын нийт малчид хөдөлмөрчид тэр дундаа завханчуудаа энэ цагаан сарын баярын мэндчилгээг дэвшүүлэн цэнхэр дэлгэцээр мэдчилж байгаадаа баяртай байна. Ингээд та бүхэндээ ирж буй он маань бидний хамтын хөдөлмөр, хамтын амжилтын үндэс болсон сайхан жил болоосай гэдэг энэ ёроолыг өргөж сар шиндээ илгээрээ инх тунх хотлоороо амар амгалан сайхан шинжлэхийн ёроолыг дэвшүүлж байна. Баярлалаа. Өнөөдрийн сайхан ажиргалтай өдөр өрөөдөн ирсэн залуу уран бүтээлчид маань та бүхэндээ зориулж Монголын ард түмэндээ одоо шин содон уран бүтээлүүдээ бол дээшлэн барьж байгаа. Одоо та бүхэндээ өмнө Монгол улсын соёлын тэмдэг ажилтан Сүхбаатарыг хүндэтгэн хүргье. Сайн бацгаана уу. Энэхүү сайхан хаврын дэргэн сарын шиний мэндийг нутгийн зан олон болон Монголынхаа ард түмэнд өргөн дэвшүүлье. Ингээ та бүхэндээ зориулж Монгол улсын урлагийн гавьяас төгөлтөн давгийн цэвэр өвдөнгийн хөгжим соёлын гавьяас төгөлтөн Бат сайхны шүлэг хар нуур гэж сайхан дууга өргөн барья. Доллон бурхныг тунгаж цалгасаа Дорны сарыг цалгич бүэлэсэ Сартод тумны харамзахая Сормос чиглэх нутгийн нураа Харморнаас ургсан жигүүр цуцаагүй Хармораас ундаасан уннага сулдаагүй Үннийн чулуун өнгөрөн туннарсаа Уимэл зансан сүргэрэн өртөөдөөсөө Таммэн сегустадос сингаха Таммэн таглартай нутгийн нураа Арнорнаас ургсан жигүүр цуцаагүй Арнураас ундаасан уннага сулдаагүй
сүлдәгы Харын орнас урхсын чигүр цуцагы Харын орасындасың оннага сүлдәгы За бид хоёрдугаар ширээнээр ирээд байна. Манай хоёрдугаар ширээ бол бөхчүүдээр шинэхэн харцагтай, начинтай, гавьяатуудтай ийм сайхан ширээнээр бид ирээд байна. Хоёрдугаар ширээгээ төлөөж өгөх хэлнэ хэмээн Монгол Улсын ажил дурын гавьяат ажилтан, Монгол Улсын Тод манлаа уяач, Намжил цэрангийн Дашгалзый таныг мэндчлэгээ төшөөлнө хэмээн урьж байна. Монголынхаа ард түмэн болон зохинчуудаа гарч байгаа дахиад жилийн мэндчлэгээ дэвшүүлж дахиад жилдээ амжилт ариунтай, аз жаргалтай, сайн сайхан, юу сонсон, ёсон хүссэн билж байхын ёроолыг дэвшүүлье. Өнгөрч байгаа 40 жил Монголын ард түмний хувьд өгөөжтэй сайхан жил боллоо гэж үзэж байна. Мал сүрэг их өсөж, тариалангчид их ургац авж, эдийн засгийн өнгө төрөх наашаа иргсэн төр төвшин тогтнож байгаа ийм жил боллоо гэж үзэж байна. Гарч байгаа 40 жилд бидэнд их өгөөжтэй ард түмний амьдрал сайхан жил болох байхаа гэж найдаж байна. За юуны өмнө сайн сайхан бүхнийг дэмжиж ажиллах хэрэгтэй байна. Төрөө түшиж, төрөө хүндэлж, төрөөс гарсан шийдвэрийг биелүүлж ажиллах юм бол монголчуудын амьдрал сайн сайхан бах зам ойрхон байна. За ингээд 40 жилдээ нийт ард түмэндөө завханчуудаа, уяачдаа юу сонсон, ёсон хүссэн биелж ажиллана өөдрөг. За хүн болгоны өөрсдийнх нь хичээл зүтгэлээс бүх юм хамаарна. Эдийн засгийн амжилт бол нэг хүний амжилтаас хамаарна гэж бодож бүгдөө уршаага зүтгэж эх орныхоо бүтээн байгуулалтанд их амжилт гаргасан сайхан жил байхын ёроолыг дэвшүүлье. За баярлалаа. Мөн 2 дугаар ширээнээс Завхан аймгийн Төлөвтэй сумын нутгийн зөвлөлийн дарга Монгол Улсын начин усны их юм Балжин таныг мэндчлэгээ дэвшүүлнө хэмээн урьж байна. Завханчуудаа гал дахиад жилийн гал алуун мэндийг дэвшүүлье. Гарч байгаа жил маань завханчуудын хувьд өнгөтэй сайхан жил байлаа. Та бүхэнд эрүүл нэг сайн сайхныг хүсье. За баярлалаа. За одоо та бүхэндээ өмнө энэ цагийн одоо хос сайхан дуучдын игнэнд бас орж ирсэн хоёр сайхан дуучнаа өндөтөн өрье. Ууган баяр, Төвшин сайхан хоёрыг өндөтөн өрье. Сайн мэцэн уу та бүхэнд энэ хүү сайхан өдрийн халуун мэндийг өөдөөд нүрэн дэвшүүлье. Завхан нутгийнхаа зон олон та бүхэнтэйгээ энэ хүү сайхан өдөр уулзж байгаадаа маш их баяртай байна. Ингээд та бүхэнд ээлж юу гал дахиад жилийн халуун мэндийг өөдөөд нүрэн дэвшүүлээд илгээрийн камглан төрлөөрөө төвшин амглан байхын үлзий дэмэрлэлээр ерөөлийг дэвшүүлээд Монголын цагаан сар гэсэн шинэхэн уран бүтээлээ өргөн барьж байна. Монголын ахын дүүсэн тайван амгалаа таван эрдэнэ мал сүрэг их саруулхаа үүлэн цагаан гэрүүдийн тооноор одод шагаагаа үрийн жавар үргээд нарийн тооцангана цагаан сарын мөргөх марнаар сүрийн өрсөн чин юрөөр одон таал ханган
Сингигарухан Мохтингрийн дэдхэн Бартан нардын хүндэтгээд Монгол түүнийг чаргасан цагаан сарын баяраа Цагаан сарын урагах нарнаас Сүүний өрсөн дэжин Ирэх үцэх хорвоогийн мандсан жаргасан наран Эйтэн гурлын хоншороо дэлхийн бөмбөрцгийг гаргадаж Эрэм талын хүлгээр эцсийн далайг зорисон миний үгдээдэс хөх Монголын нүдэлчин Мэлми алдар талын цалин цагаан туурхтнуудаа. За манай 9 дугаар ширээний хүнд зочдыг төлөөл та бүхэндээ мэдчилгээ дэвшүүлнэ үү хэмээн Завхан аймгийн цагаан жуулууд сумын угуул Монгол улсын хүний гавьяа тэмж Мамдатсан хийдийн хамблам нацаг дөрж байгаа тэнийг микрофоны өмнө хүндэтгэн өрье. За энд хүрэлцэн ирсэн Завхан нутгийн зон олон за мөн Завхан нутгийн зөвлөлийн одоо удирдлагууд болон нийт Монголынхаа ард түмэнд ирж буй улагчин дахин жилийн сар шинийн мэндийг дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За манай ширээнд бол бас манай нутгийн одоо сайхан олон хамбар нар лам хуургууд эрдэмтэн мэргэд одоо хүрэлцэн ирсэн байна. За бид нэр бол бүгдээрээ одоо энэ ирж байгаа гал дахиа жилдээ завханчууд, монголчууд бидэнд оюун мэдлэгийн одоо их хуруусан инэрл асралын ирч хурч адис жанлуу орсон ийм сайхан жил байх болтугай гэж одоо хүсэн өрөөж байна. Алтан унжлах тэмээх гал дахиа жилдээ завханчуудын маань төдийгүй нийт Монгол түмний маань аж амьдрал нь сайжирсан амьдрал ахуйн мандан бодорч дэвжин дээшилж илгээрээ инх тунх төрлөөрөө төвшин жаргалтаа ургаараа аялаг бүтэн удмаараа хямар төгс амьдран жаргахын үлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлж байна. Сар шиндээ сайхан шиндээрээ. Өнөөдрийн сайхан баярын хоймор энэ залуу уран бүтээлчтэй хөлийн дөрөөнд гарын ганцханд хүргэж яваа. Бидний бас олон сайхан алдартан гавьяатнуудыг төлөөлөн өргөдөн гэрэлсэн олон улсын дүүрийн дуудаачдын гран-прийн шагналтай Монгол улсын гавьяач жүжигчин Усныхийн 70 ахыгаа хүндэтгэн өрж энэ өргөдөн гэрэлсэн зонголон Монголын ард түмэндээ аядуугаан өргөнөө хэмээн хүндэтгэн өрье. Чудаа эрүүдийн нөрөг хамгийн сайхан бүгдийг өсөөрэй. Гал дахиад жил маань ол зомог ивэлээ өгсөн сайхан жил байх болтугай гэдэг өрөөлөг тосон цэнгэлчүүдийнхээ өмнөөс их уул сумынхаа нэрийн өмнөөс бас өргөн дэвшүүлье гэж ингэж бодож байна. Төмөн үлцгийн шүлэг даваасрынгийн аялгау дархан уулам гэж дуугаар өргөн барья. Даллагтай дархан уулам. Өглөгийн дээд уулмэн өнгийн цэцгэ хараарай үеийн үедэн цэцгэ үлүүлж бидэндэн үлдээгээрэй
хайрхан уулын уурда ханхайж суугаан бахтууштай дэцийн шүтэлэгтэй тулгаа дэндүү гоёмсгоор хадгалаарэ Тэнгэн үргэж газар дөргөөсөн тэгээ үжид ирчүүдтэй одод ичээж орчин жимсэн оюун ухаан бүсгүүшүүдтэй талаар дүрэн бичлэг 5 шуун балтай миний сайхан Монгол түмэн 93 наадман дээдлэн хүндэж ирсэн ийм сайхан одоо хүндтэй ард түмэн энэ сайхан одоо утгаламжлалын хоймор мөн үндэснийхээ их спортын амжилтын эздийг тодруулж бас шагнал гардуулдаг ийм уламжлал цаашаагаан тогтон үргэлжлэх гэж байгаамаа. Ингээд та бүхэндээ өмнө шагналыг гардуулах хүндэт зочдон хүндэт өнгөрье. Завхан аймгийн нутаг орныхоо нэрийг өндөр дүргэн үндэсний спортоор өндөр амжилт гаргаж цол зэрэг хүртсэн нэр бүхий хүмүүсийг 2016 оны шилдгээр шалгаруулж нутгийн зөвлөлийн нэрэмжиж отхон тэнгэр өргөмжлөөр шагнасгав. За отхон тэнгэр өргөмжлөлийг уншиж танилцуулъя. Завхан аймгийн Эрдэнэ архан сумын уугуул Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Үлций төв компани ерөнхий захирал Намжил цэрэнгийн дашилзий танаа Монголын морин спортын хөгжид үнэтэй хувь нэмэр оруулж
удам турдан үлгүүдийн улс үсгийн наадамд түрүү айраг турдлуулсан амжилтаараа Монгол улсын тодмолдоо яаж цол хүртсэнд баяр хүргэж отхон өнгөр өргөмжлөл дурсгалын зүйлээр шагнав. Таныг оройндоо дочирван хархан ивэх болтугай Завхан аймгийн Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн тэргүүн Батчрын инх болд 2017 оны 2 сарын 19. За ингээд завханчууд бидний гол шүтэн болсон отхон өнгөр хархан очирван урхны бүтээлийг Завхан аймгийн засаг даргаараа жилж байсан Батмүг дарга гардуулан өгч байна. За Завхан аймгийн Эрдэнэ хайрхан сумын уугуул Сонор Трейд компани ерөнхий захирал Завхан гүс группийн ерөнхийлөгч Батчрын инх болд танаа удам турдан гөлгүүдээ улс үсгийн наадам түрүү айраг турдлуулсан амжилтаараа Монгол улсын манлаа уяа цол хүртсэнд баяр хүргэж отхон өнгөр өргөмжлөөр шагн сугаа. Завхан аймгийн Дөрвөлчин сумын уугуул Алан Атун компани ерөнхий захирал Дайдаг хүүгийн баяраа танаа Завхан аймгийн үндэсний спортын шилдгээр шалгаруулж байна. Ингээд өөрөө ирээгүй тул нутгийн зөвлөлийн дарга ловсон дөржихийг урьж байна. За мөн Завхан аймгийн Досон Зингэл сумын уугуул Даян бүхийн дэвжээ Асар өргөө компани бүх шүхүртийн улам баяр танаа нутаг орныхоо нэрийг дуурсхан Монголын үндэсний бөхөөр олон жил амжилттай барилдаж Монгол улсын харцах цол хүртсэнд баяр хүргэж отхон өнгөр өргөмжлөл дурсгалын зүйлээр шагнаваа. Завхан аймгийн Нөмөрг сумын уугуул Завхан бүхийн дэвжээ Хөлийн цэргийн Тэг 277 дугаар анги засаг тан групп ЗД констракшн компани бүх Дамдын бүрийн Батэрдэн танаа Монгол улсын харцах цол хүртсэнд баяр хүргэж отхон өнгөр өргөмжлөл дурсгалын зүйлээр шагнав. Завхан аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн тэргүүн Батчрын инх болд Завхан аймгийн Их уул сумын харьяа Даян бүхийн дэвжээ зэвсэг түвшний 110 дугаар анги Идэр интернэшнл компани бүх Батцангидийн Чимэд онтон танаа Монгол улсын начин цол хүртсэнд баяр хүргэж отхон өнгөр өргөмжлөөр шагнав. Завхан аймгийн Дөрвөлчин сумын уугуул хил хамгаалах ерөнхий газрын хилчин спорт хорооны Тамирчин Есүхэ мэрэгэн клубын дасгалжуулагч Монгол улсын мэрэгэн Баасан хүүгийн Ёндан танаа Монгол улсын оны шилдэг карваач шилдэг дасгалжуулагч шилдэг багаар шалгарсанд баяр хүргэж отхон өнгөр өргөмжлөл дурсгалын зүйлээр шагнаж орошуулваа. Завхан аймгийн Эрдэнэ хайрхан сумын уугуул уулын баяжуулах иргэд төлөвлөрийн хангар спорт хорооны Тамирчин спортын мастер Дамиран Базрын Дэмбэрэл сайхан танаа Монгол улсын мэрэгэн цол хүртсэнд баяр хүргэж отхон өнгөр өргөмжлөл дурсгалын зүйлээр шагнав. Таныг оройндоо дочирван хархан ивэх болтугай За баярлалаа. Бид 3 дугаар ширээн дээр ирээд байна. Одоо ширээгээ төлөөлөн үг хэлнэ хэмээн Монгол Улсын их сургуулийн багш доктор профессор Дорж намжлын Дэмбэрэл Нямбахыг урьж байна. За их зохиолч Дасгалдаржи маань хэлсэн энэ хорвоогийн түмэн жаргалан түүний дотроос эрүүл энгийн жаргалаан гэдэг үгийг ямаг санаж ирж байгаа гал дахь ажилдаа Монгол түмэн маань эрүүл энг сайн сайхан байхыг өлзийтэй өрөөлийг дэвшүүлж байна. За дахиад жил маань одоо бид нар дахиад угаан адил өглөө эртлэн босож Эрдэм номод шамдаж Эрдэм номыг ямагт дээрээ дээдэлж явахыг хүсэн өрөөж байна. Завхан аймгийн хамгийн хүйтэн сум хөрсөн дээрээ бараг 40 хүм хүрдэг хамгийн том сумын нутгийн зөвлөлийн дарга Досон Зингэл сумын нутгийн зөвлөлийн дарга уртносон мэдлэгээ төвшөлнө. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Досон Зингэл сум энэ жил их хүйтний ирч бас их чангарахгүй байгаа. Ер нь бол хүйтэндээ манай сумынхаа их дуртай. За тэгээд өнгөрсөн 16 маань Досон Зингэл сумынхны хувьд их сайхан жил өнгөрч байна. Манай Ордын циркийг үндэслэгч Давгдорж гой маань гавьяат цол хүртсэн. Досон Зингэл сумын маань соёлын төв өргөө ашиглалтанд орсон. Олон бүтээн байгуулалт ажил хийгдсэн их сайхан жил өнгөрч байна. За ирж байгаа гал дахиад жилд маань Досон Зингэлчүүд маань бас хийж бүтээхийг төлөвлөсөн, зорьсон, бодсон зүйл их байна. Ингээд энэ 17 онд гал дахиад жилдээ Досон Зингэл сумын маань нийт иргэд ард түмэн нийт завханчууд, монголчууд маань эрүүл энх ад жаргал
сайн сайхан байхын ерөөлийг дэвшүүлье. Баярлалаа та. Завхан нутгийн хэмээн бахархдаг Монгол Улсын гавьяа жүжигчин Дэмэд Баатар ахыгаа бас мэдчилгээ дэвшүүлнэ хэмээн урьж байна. Манай нутаг их уулсум их сайхан зүйлээрээ алдартай. Тэгээ завхны 24 сум дотроос хамгийн олон начин, хамгийн олон бүхтэй сумаараа улсад 2 дугаарт ордог. Мөн одоо энэ ардын урлал болох энэ Монгол гутал хүүхдүүдийн болон томчуудын өмсдөг энэ гутлыг одоо хамгийн сүүлд одоо манайх үзэгслэнгээр сая хүрэлцэн ирээд байна манай их уулынхан. Юу ороод хийсэн. За энэ ч мөн отхон сумын одоо ойдлчин үйлчин бүсгүйн хийсэн бүтээлүүд байна. За тэгээд мөн одоо 30 мянган түмэн 30 түмэн сарлагны баяр хийж байснараа манай их уул бас алдартай. Тэгээд манай энэ Завхан нутгийн ард түмэн төдийгүй монголчуудыг дааж явдаг отхон тэнгэрийн хайрхан маань бид бүгдийг үргэлж ивэж ирж байгаа гал дахиад жилдээ ажил үүсээрээ арвин эрүүлэнх байж илгээрийн хамгалан төрлөөрөө төвшин амгалан байхын ёроолыг өөд нь өргөн дэвшүүлээ сайхан шинэлээрэ. За бид 8 дугаар ширээний хүндэт зоч дээр хүрэлцэн ирээд байна. Одоо та бүгдийнхээ өмнө би Нобелийн шагналд хурандаа Эрдэнэ зөгтөнийг энэ Монголын ард түмэндээ сайхан мэдчилнэ үү хэмээн хүндэт өнгөрье. Баярлалаа. Энэ хаврын тэргүүн сарын шинийн нэгний сайхан өдрийн мэдчилгээг Монголын нийт ард түмэндээ болон Завхан нутгийн зөн олондоо хүргэж байна. Өнгөрсөн жил манай Завхан нутгаас олон гавьяатууд шинээр төрж олон урлаг спортын алдартнууд мөн шинээр төрлөө. Үүний дотор манай Унган нутаг Ургамал сумын харьяат манай нутгийн буурал Шадав дайдагийн хүү Бачимгийн охин Бадамсүрэн дэлхийн бодибилдингийн авраг болж алтан медалийг хүртсэн энэ сайхан амжилтаар манай Ургамал сумын хамт олон угтаж байна. Төмөн олон угтаж байна. Унган нутаг Ургамал сумынхаа зөн олон миний ээжийн төрсөн нутаг Санд Маргал сумын зөн олон дарган сайхан хаваржиж, дэлгэр сайхан зусаж, нарлаг сайхан намаржиж, өвлийг өнтөөд аваад эх жилийн өдөрт уулзахын өлзийтэй сайхан ёроолыг өргөн дэвшүүлж байна. За баярлалаа. Одоо би та бүдийнхээ өмнө Улаастай сумын нутгийн зөвлөлийн дарга Батэрдэн таныг бас Монголын ард түмэндээ нутгийн зан олондоо мэдчилнэ үү хэмээн хүрье. За манай Завхан аймаг бол Монгол улс ер нь одоо Монголын төрийн түүхэнд бол олон үеийн одоо гайхамшиг бүтээлийг одоо нэршиж байдаг ийм одоо алдартай аймаг анхны одоо Монгол улсын 5 аймгийн нэг. За энэ дотроо бол манай Улаастай хот бол Монголын одоо олон үеийнхний одоо гал голомт тулгуур болж ирсэн ийм түүхт хот. За Улаастай хотын нутгийн зөвлөл за бид Эрдэмтэн судлаачтайгаа хамтарч ер нь Улаастай түүх ялангуяа хүнүүгийн үеэс одоо Улаастай түүх ихсэн тухай ийм судалгааны томхон ажлуудыг бас өнгөрсөн жилүүд хийж ирсэн. За өнгөрсөн жил түүх архив түүхийн шаштар сурвалжуудыг орчуулах замаар бас ийм томоохон бүтээл гаргаж одоо Улаастай хоттоо бэлэг болгож хүргэсэн. За ирэх жилүүдэд мөн одоо томоохон археологи судалгааны ийм төсөл хэрэгжүүлэхээр бид бас төлөвлөд бэлтгэлээ хангаж байна. За эдгээр ажлын дүнд бол ялангуяа манай Улаастай хот бол Монгол улсын баруун бүсийн тулгуур төв гэдэг энэ нэр алдраа цааш нь улам бэхжүүлэх Монгол улсын хэмжээнд томоохон хүн ам бүхий хөгжлийн төв болж хөгжих ийм ирээдүйтэй гэдгийг бид бол иш үндэс болгодог. За ингэснээрээ одоо манай Завхан аймгийн 24 сум Завхан аймаг маань бол Монгол орныхоо хөгжил дэвшилд жинтэй хувь нэмрээ цааш оруулсаар байх болно гэж ингэж үзэж байна. За ингээд одоо сар шиндээ сайхан шинлээд илгээрээ эв нэгдэлтэй төмнөрөө одоо төр улстай хичээл зүтгэсэн хөдөлмөр бүтээлээ одоо дэлгэрсэн ийм одоо сайхан жилийг одоо угтаасаа гэж ингэж одоо ерөөл дэвшүүлж байна. За та бүхэнд баярлалаа. За баярлалаа. Бид нар 5 дугаар ширээн дээр хүрэлцэн ирээд байна. За ингээд 5 дугаар ширээгээ төлөөлөн мэндчилгээ дэвшүүлнэ хэмээн Завхан аймгийн Завхан мандал сумын нутгийн зөвлөлийн дарга Сандаг очрын бүрэн жаргал таныг урьж байна. Бичин жил маань Завхан мандалчууд бидний хувьд ээл өвөлөө хайрлсан шин түүхийг нэмсэн ийм сайхан жил болж өнгөрсөн. За оны усхан дээр одоо манай Завхан мандал сумаас Монгол улсын эдийн засгийн гавьяат цол тэмдгээр нэг хүн шагнагдсан байгаа. Мөн одоо энэ жил нутаг оронд маань үнэтэй сайхан өвөл болж
малчид маань малаа 5 төрөл дээр нь өсгөж одоо сумд 16 мянгат малчин төрж одоо сум маань аймагтаа одоо мянгатаараа 2 тэрмэлэгдсэн байгаа. За ингээд ирж буй гал дахиад жилдээ завханчууд маань ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй амьдрал ахын тэгш дүүрэн өжитэй сайхан байхын эрүүлгийг өргөн дэвшүүлье. За тэр өрөөл бат сайхан оршгэ дөрвөлжин сумын нутгийн зүйлийн нарийн мөчгийн дарга Данзангийн Баранжив таныг мэдлэгээ төвшүүлнө хэмээн хүсэж байна. За ингээд нийт дөрвөлжинчүүд мөн завханчууд тав хүндээ дахиад жилдээ илгээрээ инк хамгаалан төрлөөрөө төвшин хамгаалан ИВ хичээж ажил хөдөлмөрөөрөө илүү их амжилт авахыг хүсэн өрөөё. Баярлалаа. Эрүүл бат сайхан оршгэ. Мэргэжсэн нэгтлэн бодгочдын институтын дэд захирал Монгол Улсын гавьяа эдийн засагч Батчаргал таныг мэдлэгээ төвшүүлнө хэмээн урьж байна. Миний нутгийн хиймэрлэг ард түмэн энэ өдөр оройн дээд очирван хайрхандаа сүсгэлэн залбирч сар шиндэн сайхан шинлээрэ. Монгол түмэн маань эрүүлэнхийн цагаан буян ивэж эрдэм моюуны гэгэрлэн саруул байж ивийн гагнасыг эрхэмлэн дээдлэж эд юмсын ариун буян дэлгэр сайхан байх бол тухай гэж ёрооё. За одоо та бүдийнхээ өмнө хилэн зэргийн дуужин чуулгын гоцлуучин за Завхан аймгийн Алдархан сумын одоо унганхүү Тэрнлээ лав дордсонгийн Бэрнлээ лав гэж ширхэм дүүгээ өндөтөн өрье. Өнөөдрийн дүрлсэн ирсэн олон сайхан уяашдаа баяр хүргэж аргамаг хөлөг гэж шин сайхан дуугаа өргөн барихнаа. Холон хонгор цүстэй хэлгэн хуйсахнаас ч хурдлагэн холын замда эцшилгэн хөвч хангаага эртгэлгэнээ хамаг Монгол нэрэн төгсөн цуутай үдгээ хадгтумны босоо химо аргамаг хүлээгэн нөөцөө эрмиг дахин удмаалагэн эрэм талын салхаалагэн эрмиги цорог замтаагэн их нутагтаа эртгэлгэнээ хамаг Монгол нэрэн төгсөн цуутай үдгээ хадгтумны босоо химо аргамаг хүлээгэн нөөцөө
Сангин далайн орон сава халин мэлтэрсэн салаад явахын аргагүй сайхан хангайн утагмэ үлмөрсөн уулсан үзүр төгсгөлгүй үргэлжилсэн үгүйдэхгүй байхын аргагүй үцэстэнд сайхан нутагмэ ичэн дүрмөдийн орсонхай экол нутагмэ ижицэнхэр хангаймэ сардаг өндөр уландан сарлагийн бухан дохсон санахгүй л байхын аргагүй сайхан хангай нутагмэ ичэн дүрмөдийн бэншээ экол нутагмэ ижицэнхэр хангаймэ Орон хитсийн хатгайдан эрэс Чимсэн алгарсаа ойрхи сэтгэл торомри ахам хангай нутагмэ ичэн дүрмөдийн бэншээ экол нутагмэ ижицэнхэр хангаймэ ичэн дүрмөдийн орсонхай экол нутагмэ ижицэнхэр хангаймэ Монголын ард түмэндээ мэдчил нөх хэмээн түүгч доктор Баяр сайхан Гудави микрофон хүргье. За Монгол түмний уламжлалт их баяр сар шинийн баяраа тэмдэглэж байгаа Монголын нийт ард түмэндээ завханжуудынхаа өмнөөс Баян Айрхан нутгийнхаа зон олны өмнөөс сар шинийн мэндчилгээ дэвшүүлж байна. Айлчлан ирж байгаа алтан уншлагт хэмээх гал дахин ажилд энэхүү үйл хэрэгээ үргэлжлүүлэн хаана судлан шинжилж хаана эрдэм шинжилгээ судалгааны ажил явагдана тэнд хөгжил дэвшил байдгийн нэгэн загвараар завхан нутгийнхаа хөгжилд нэмэр цувцал болгох үүднээс судалгаа шинжилгээнийхээ ажлыг чиглүүлж байгаа гэдгийг хүрэхэд таатай байна. Айлчлан ирж байгаа алтан уншлагт хэмээх дахин ажилд Илгээрийн инх хамгаалан хотлоорон түмэн амгалан байж сар шиндээ сайхан шинэлхийн үлзийтэй өрөөлийг дэвшүүлье. Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан Монгол улсын зөвлөх инженер Дамб Даниг үндэтгэн өрж мэдчил нөө хэмээн хүрье. Цэнхэр дэлгэцээ ширтэн суугаа монголчуудаа, нийт монголчуудаа, завханчуудаа тэр дундаа Завхан аймгийн Баян Хайрхан Асхат сумын одоо ард иргэдтэй ах トゥ нартаа сар шинийн мэнд дэвшүүлж аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсээрээ. За энэ жилийн хувьд одоо бичин жилийн хувьд ер нь бол манай нутгаар бас нэлээд эрт цас орсон, нэлээд хүнд үйлчиж байгаа. Гэсэн хэдий боловч манай малчид хөдөлмөрчид өөрсдийн шургуу хөдөлмөрөөр
өвлийг өнтөөд авч байгаа. За мөн одоо хурдан морь дээр бас алдартай ийм сайхан нутаг. За Баян хайрханчууд бол бас бүхий удамтай олон сайхан бүхчүүдтэй. За хамгийн сүүлд одоо манай Баасан дорж Гамболдын Баасан дорж гэж сайхан залуу улсын начин цол хангасан байгаа. За энэ бүгд одоо олон сайхан бүхчүүдийн удам. Энд бол халахын алдартай босоо шагдар, ээж нандс гэдэг одоо алдартай бүхчүүд байдаг. За мөн тэдний одоо хойч үе удам энэ нутагт бас төрсөөр байгаа. Энүүгээр одоо Баян хайрханчууд бахархаж байд юм аа. Ингээд Баян хайрханыхаа нийт малчид хөдөлмөрчид та бүхэнд сар шинэ сайхан өнгөрүүлээрэ гэж одоо ерөөё. За манай 7 дугаар ширээний хүнд зочд бас мэдлэгийн өргөжлүүлж байна. Өдөр олон сайхан одоо сумдын маань нутгийн зөвлөлийн дарга нар уйлангаар ирсэн. Одоо Санд маргад сумын нутгийн зөвлөлийн дарга Балжинэм таныг хүндэтгэн өрж байна. Өдрийн одож буй бичин жил маань манай Санд маргад сумын хувьд их сайхан жил болж өнгөрлөө. Өвс засан тэгшэрсэн малчтын нуруу тэнгэр их сайхан тийм жил болж өнгөрлөө. За оны босхон дээр манайхаас одоо барилгын салбарт 56 жил ажилласан лам сүрэнгийн тогтог баяргаа маань 80 насны ой дээр Монгол улсын гавьяат барилгачийн хэмээх эрхэм алдрыг хүртлээ. За мөн боловсролын салбарт ажиллаж байгаа өнөөдөр Азад сүрэнгийн оюун бүлэг багш маань өнөөдөр бас Монгол улсын гавьяат багш хэмээх эрхэм цолыг хүртсэн ийм 2 ихэр гавьяат төрсэн ийм сайхан жил болж өнгөрлөө. Өнөөдөр төр түмэн минь бас гişиг буйнаа хайрлсан ийм сайхан жил байлаа. За ингээд дэлхийн өнцөг булан бүрт байгаа завханчууд болон сандчуудаа сар шиндээ сайхан шинлээрэ гэсэн сайхан өрөөлийг хүсэн өрөөе. За бид нар 4 дугаар ширээн дээр ирээд байна. Монгол улсын холбооны яамны сайд ясан Завхан аймгийн Цэцэн улс сумын уул Монгол улсын гавьяат холбоочин Бямжуйн Баатар ахтаныг мэдлэгээ төшөөлнө хэмээн урьж байна. Миний төрсөн нутаг Завхан нутгийнхаа зон олонд Цэцэн улс сумынхаа бүтээл шард төмөнд 90 золгон ирж байгаа гал дахиа жилийн халуун мэдлэгийг дэвшүүлж байна. Завханчууд бидний энэ гал дахиа жилдээ үгэн үнэн, үйлэн ариун, сэтгэлэн цагаан, үйлсэн дэлгэрч байх ариун их эрүүлийг та бүхэндээ дэвшүүлж байна. Ингээд мөнх хөх тэнгэр алтай минь завханчууд биднийг үүрт мөнгө ивэн тэтгэж байх болдгоо. За тэр өрөөл бат сайхан оршгэ. Завхан аймгийн сумын нутгийн зөвлөлийн дарга Лазуугийн дэгчэргэл таныг мэдлэгээ төшөөлнө хэмээн урьж байна. За өнөөдөр энэ сайхан танхимд Чингисийнхаа сайхан өргөөнд одоо завханчуудын маань баялаг болсон, эрхэм болсон энэ сайхан үе үеийн төр нийгмийн зөвтгөлтнүүд, хотогт хувилгаадууд, хямрлаг сайхан бүхчүүд маань, алдар туяачт маань, аваачлаг сайхан дуучт маань цугласан ийм сайхан өдөр байлаа. Тэгээд энэ жил дахиад жил маш сайхан өнгөтэй сайхан байгаа нь гарч байгаа нь харагдаж байна. За тэгээд Тэс сумын нутаг усаараа бид нар төрсөн нутгаараа маш их бахархдаг. Тэгээд Тэс нутаг маань үзэсгэлэнтэй сайхан мөнх ногоон шугуйтай, Тэсийн голын хурдан удамд хүлгүүдтэй, тэгээд буян төгдийн маань сайхан бүхэн шингэсэн хөрс ногоон одоо шороотой тийм сайхан хотгоодын ард түмний үргэлжлэл бид нар байгаамаа. Тэгээд ирж байгаа дахиад жилдээ Тэс нутгийнхандаа илгээрээ инх хамгаалан төрлөөрөө төвшин сайхан, бодсон сонсон үйлсэн, зөв сайхан, хийсэн бүтээсэн үйлдэн дэлгэр сайхан байхын үлзийтэй өрөөлийг дэвшүүлээд сар шиндээ та бүхэн сайхан шинлээрээ. Одоо та бүхэндээ өмнө дуучин Батундрах, дуучин Дүгэрсүрэн нарыг хүндэтгэн өрье. За хоёр сайхан дүү маань энэ цагийн өчнүүдийн дунд энэ завхан нутгийнхаа ард түмнийг баясган мөн одоо төрийн наадамд түүчэлж байгаа олон сайхан бүхчүүдийн магтан дуулсан отхон тэнгэрийн хүчтнүүд хэмээх шин сайхан дууг та бүхэндээ бэлэг барин одоо өргөн барьж байна. Бүгдээрээ сайхан алга дашин ухтъя. хава харуулсан ирсэн хурд хийцтэй идээр залуу хүчтэнүүд төрн
Засточрван нуулынхан тэргүүн зулайг хараачилж цангин мөвлийг хавартай золгуулсан засалт хааны үрс завхан нутгийн зан олон минь сар шиндэ сайхан шинлээрэ. Алтан уншлах хэмээх гал дахиад жилдээ илгээрийн хамглан төрлөөрөө төвшин сайхан байж илэгүтэн жаргахын бэлэг төрөлийг өргөн төшөөлье. Олон бурхныг тунгаж цалгасаа Торны сарыг цалгич бүэлсээ Сартод тумны халган захая Сормос чиглэх нутгийн нора Харморнаас ургсан чигүү